Сайн байцгаана өрхөн үзэгчтэй хөтлөгч Ламаа байна. Та бүхэн дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ нэвтрүүлгийг үзэж байна. Та бүхний мэдэж байгаачлан бид өдөр бүрийн хөтөлбөрөөрөө Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халимаг болон Хятад улс дахь хөршүүдийнхээ хамгийн гол үйл явдлуудыг хүргэдэг. Харин 7 хоногийн төгсгөлд бид онцлог сурвалжлагуудыг сонгоовч товч дүгнэлт хийдэг уламжлалтай. Ингээд сүүлийн 7 хоногийн онцлог мэдээний багцтай танилцъя. Урагшаа. Аваа ялалтын 80 жилийн ой бол онцгой өдөр бөгөөд онцгой хандлагыг шаарддаг. Улаануд хотод аль хэдийн өргөн хүрээтэй баярын арга хэмжээнүүдэд бэлтгэж эхэлсэн бөгөөд гол туслагчид нь ялалтын сайн дурынхан байх юм. Сайн дурынхан гэж ямар хүмүүс вэ? Тэд яагаад дурсамжийг хадгалахад цаг зав зориулж байна вэ? Энэ жилийн хамгийн том парадын зохион байгуулалтад хэрхэн оролцох вэ? Энэ тухай Бурайд дахь манай хамтрагчид дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ. В этом году 2025 онд Улаануд хотод ялалтын өдрийг онцгойлон өргөн цар хүрээтэй ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Учир нь энэ жил аваа их ялалтын 80 жилийн ой тохиож байгаа хэлээ. Тиймээс арга хэмжээний зохион байгуулалт зочид оролцогчдыг зохицуулах дэмжлэгийг хангах нь нэн чухал юм. Энэ зорилгын дагуу сайн дур ажилтнууд идэвхтэй оролцсноо. Би эх орондоо хайртай түүхээ хамгаалахын төлөө ажилладаг. Сургуульд байх үеэс эх орны дайны түүх сонирхож эхэлсэн. Ялалтын цуваанд сайн дурын ажилтнаар оролцож арга хэмжээнд тусалж байгаадаа баяртай байна. Сайн дурынхныг сургалтад хамруулан бэлтгэж эхэлжээ. Өнөөдөр манай сайн дурынхан идэвхтнүүд мөн ихтэй сургуулиудын оюутнууд оролцож байна. Хэдэн хүн бэ? Өнөөдөр 450 хүн сургахаар төлөвлөж байна. Өнөөдөр л явагдах уу? Бид ийм өргөн цар хүрээтэй сургалтыг жил бүрийн 5 дугаар сарын 9-ний баярын арга хэмжээний өмнө зохион байгуулдаг. Мөн багийн ахлагчдыг бэлтгэж тэд өөрсдийн сайн дурынхны багийг бүрдүүлдэг. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар ялалтын сайн дурынхын хөдөлгөөн манай хотод жил ирэх тусам улам өргөжин хөгжиж байна. Түүнчлэн залуусаар зогсохгүй Ахмад үеийн төлөөлөлж идэвхтэй оролцдог болжээ. Ялалтын 80 жилийн ой хүрээнд бид сайн дурынхны бүлгийг бүрдүүлж Бурайдын хэмжээнд болон хотын арга хэмжээнд оролцуулах бэлтгэл хангаж байна. Мөн бид тэднийг залуучуудын бодлогод идэвхтэй оролцуулахыг зорж байгаа. 5 дугаар сарын 9-нд сайн дурынхаа Ахмад дайчдад баяр хүргэж, иргэдэд 80,000 гаруй Георгиевийн тууз тараах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн тэд ялалтын өв залгамжлагчдын вальс, хөх альчуур, ялалтын рекорд зэрэг арга хэмжээнүүд болон үндсэн парад дээр оролцогчдыг дэмжиж ажиллана. 30 хамтлаг сэтгэл хөдлөгөө мөчүүд Улаануд хотод Ахмад дайчид ялалтын 80 жилийн ойд зориулан жинхэнэ уран бүтээлийн марафон зохион байгууллаа. Дайны жилийн дуунуудыг энхийн тэнгэрийн үн цэнийг мэддэг хүмүүс хэрхэн дуулсан бол шударгын найралдуу яагаад үе үеийн нэгдлийн бэлэг тэмдэг болсон бэ? Дэлгэрэнгүй мэдээллийг яг одоо хүргэе. Аваа ялалтын дурсгалд нэртэй наадмын гол зорилго нь Ахмад үеийн хүмүүсийн уран бүтээлээр өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг хангах, орчин бүрдүүлэх, идэвхтэй амьдралын хандлагыг дэмжихэд оршиж байна. Соёл олон нийтийн Рассвет төвийн тайзан дээр эх оронч үзэл, эх орондоо хайртай сэтгэлээр дүүрэн 30 гаруй Ахмадын хамтлаг уран бүтээлээ толилууллаа. Бид хоёр дуудуулнаа. Орос хүнийг яалах боломжгүй. Таны нэр хинбэ дуунууд. Бид энэ арга хэмжээний зохион байгуулалтад үнэхээр сэтгэл хангалуун байна. Биднийг үрсэн явдалд талархаж байна. Бид залуучууд гэлээ баяртай байна. Бүгд ирлээ, одоо тайзнаа гарах гэж байна. Энэ бол үнэхээр их оронч наадмаа. Бид ялалтын 80 жилийн ойг өгтөж манай хотод олон арга хэмжээ зохион байгуулагдж байна. Өнөөдрийн арга хэмжээ бол яа харахгүй манай Ахмад үеийнхний идэвхтэй оролцоог илтгэж байгаа үйл явдал юм. Манай хотоос 30 гаруй хамтлаг оролцож тайзан дээр гарч байна. Энэхүү наадам нь зүгээр нэг тоглолт биш юм. Эр зориг, тэсвэр хатуужил, баатарлаг үлсийн амьд түүх юм. Бүжиг, дуу шүлгэрийн ахмадууд түүхийн үнц санг бидэнд өвлүүлж байна. Манай Рассвет соёл олон нийтийн төвийн болон бүрт ахмадууд халуун дотн харилцаж байгааг харж болно. Зарим нь анхудаа оролцож байгаа бол зарим нь олон жилийн турш идэвхтэй хамрагдаж ирсэн. Ийм нөхөрсөг уур амьсгалд бид ийм сайхан наадам зохион байгуулахаар шийдсэн дээ.
Наадмын оргил үеийн дайны он жилүүдийн дуртай дуг хамтдаа хоромхон зур найралд олсон мөч байлаа. Андрей Слепнев, Даниил Щербаков. Новости дня. Шөнийн ээлж тоон зэврэл ховор идангийн эрэл хайгуул Ирхүү хотод ингэж домогт цэргийн техникийг амьлуулж байна. Ялалтын 80 жилийн ай зориулсан БТР-ийн өргөн хүрээтэй сэргээн засварлал хэрхэн өрнөж байгаа вэ? Домогт түүхийг өнөө үеийн урчууд хэрхэн үргэлжлүүлж буйг дараагийн сурвалжлагаас хүлээн авна уу? Энэ бол цэргийн техник хэрэгслийг хэрхэн сэргээн засварлаж байгааг харуулсан дүр зураг юм. Мэргэжилтнүүд зөвлөлтийн хуягт тээврийн хэрэгсэл болох BTR 70-ыг сэргээн засварлаж байна. Сэргээн засварлах ажил өдөр шөнөгүй үргэлжилж байгаа бөгөөд зарим техникт онцгой анхаарал шаарджээ. Цонхнууд нь хагарч зэвэнд идэгдсэн зэрэг асуудал бол сэргээн засварлагчдын нүүр тулсан асуудлын өчүүхэн хэсэг юм а. Энэ ажлыг бараг тгээс эхэлсэн гэж хэлж болно. Бид 2 техник хүлээн авсан бөгөөд нээлгийг онгойлгоход доторх нь ялзарсан байлаа. Усчийг орсны улмаас бүх зүйл муутсан байсан. Бид бүгдийг зүсэж, цэвэрлэж, шин шал хийж дахин агнах шаардлагатай болсон. Бүрэн тэгшлээд цэвийг арилгах хэрэгтэй болсон юм а. Ажлын нэг хүндрэлтэй хэсэг нь дугуйнууд байлаа. Сэргээн засварлагчдын хэлснээр дугуйны ихэнхийг солих шаардлагатай болжээ. БТР 70-д тохирох дугуйг өнөөдөр л олж чадсан бөгөөд шөнийн цагаар угсрах юм байна. Одоогоор Александр Расторгуевын удирддаг цэргийн түүхийн музейд 60 гаруй нэгж цэргийн техник сэргээн засварлагдаж байна. Ихэнх ажлыг аль хэдийн дуусгасан бөгөөд захирлын онцлсноор эдгээр техникийг үйлдвэрээс шинээр гарсан юм шиг болголоо гэлээ. Зарим эдэнгүүдийг бүр шинээр хийж бүтээн, заримыг нь ирж хаан олж авсан байна. Т-34 танкийг харж байна. Одоогоор сэргээн засварлалтын ажил дуусах шатанда орж угааж, өнгөлгөө хийн, улаан од бичээсүүдийг зурах ажлууд үлдээд байна. Цуванд оролцохоор бэлэн болгоно. Иргэд энэ танкыг ялалтын цуванд харах болно. Энэ танк ялалтын туг авч явах юм. Ихэнх үзмөрүүдэд хөрсийг нь хамгаалах суур бодог төрхсөн бөгөөд удахгүй өнгөлгөө хийхэд бэлэн болсныг илэрхийлж байгаа юм. Энэ техникийг одоогоор хиндэж харуулаагүй бөгөөд бид ч харах боломжгүй байсан юм. Гэсэн ч 5 дугаар сарын 9-нд сэргээгдсэн хуйх техникүүд Ирхүүгийн оршин суугчид болон хотын зочдын өмнө сүр жавхлантайгаар ил гарна. Эрдэнэ үеийн эр зориг баатарлаг үйл хэргийн бэлэг тэмдэг мөнөөс мөн юм. 101 жилийн амьдралын ухаан, дурсамж, баатарлаг үйс. Чита хотод Ахмад газрын зурагч Зинаида Ивановна Рудаковод өвөр байгалийн хязгаарын хүндэт иргэн цолыг гардууллаа. Тэрээр зөвлөлтийн нисгэгчдэд зориулан нислэгийн маршрут хэрхэн гаргаж байсан тухай, за мөн яагаад ялалтын өдрөөр хүртэл хайр дурлал биш, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын тухай бодож байсан тухай сэтгэл хөдлөм түүхийг хамтдаа сонсцгоё. Энэ бол агуу түүхийн салшгүй нэг хэсэг болсон нэгэн эмэгтэйн амьдралын түүх юм а. Чита хотод ч бүх Орос даяарч ялалтын өдрийг онцгой өргөн цар хүрээтэй өгддөг уламжлалтай. Гэвч нас өндөр болсон олон ахмад дайчид өөрсдөө парадад хүрэлцэн ирж чадахгүй байх тохиолдол байдаг. Тиймээс сүүлийн хэдэн жилд баяр нь өөрөө тэдний гэрийн гадаа ирдэг болсон. Ялалтын марш үүдэнд нэгшиглэж мартаж боломгүй баатарлаг үлсийг сануулдаг юм. Энэ жил Зинаида Ивановна 101 нас хүрсэн бөгөөд ялалтын баярын өмнө түүний олон гавьяад шагналд дахин нэг эрхэм хүндэт шагнал нэмэгдэжээ. Өвөр байгалийн хязгаар нутгийн хүндэт иргэн. Тийм үү, би хүндэт иргэн болсон юм уу? Тийм ээ, та өвөр байгалийн хүндэт иргэн болсон. Тэмдэг нь энэ зүүе. Сургуулаа төгсөөд Зинаида Ивановна цэцэрлэгт багшаар ажиллаж байжээ. Гэвч эх орны дайны эхлэлтэй зэрэгцэн тэрээр амьдралаа цэргийн үйл хэрэг зориулахаар шийдсэн байна. Газрын зурагчны мэргэжил эзэмшиж, зөвлөлтийн нисгэгчдэд зориулан нислэгийн маршрутыг боловсруулж байна. Түүний хувьд хамгийн мартагдашгүй өдөр бол бүхэл бүтэн улсын адил ялалтын баярын зарлалыг сонссон тэр мөч байжээ.
Бүгд хаашаа явах нь вэ гэж асууж байлаа. Бидэнд чөлөө өгсөн. Зарим нь Киев рүү, зарим нь өөр газар явсан. Манай охид бүгд гэрлэх тухай ярьж байлаа. Харин нэг цэрэг надаас асуусан. Чи гэрлэх үү гэхээр нь үгүй хүсэхгүй байна. На тот момент Тэр үед Зинаида Ивановнагийн амьдралд хайртай хүн нь аль хэдийн байсан. Тэд багаасаа нэг гудамжинд амьдарч харин тэр үедээ л хамт амьдралын ихэнх замыг туулна гэдгээ төсөөлөөгүй явжээ. Өнөөдөр тэр хүн нь энэ дэлхий дээр байхгүй болсон ч Зинаида Ивановнагийн сэтгэл зүрхэнд амьд хിവэр үргэлж хамт байдаг юм а. Ердөө 16 хичээл үзээд та якут хэллээр ярьдаг болно. Якутск хотод онцгой хэл шинжилгээний төсөл эхэллээ. Алдарт орчуулагч Дмитрий Петров лам зохиолч оюутнуудад якут хэлний анхан шатны мэдлэгийг заажээ. Якут хэл хизээ хоёр дахь гадны хэл англи хэл шиг түгээмэл болох вэ? Үүнийг дараагийн сурвалжлагаас хамтдаа үздэцгээе. Дмитрий Петровын якут хэлний хичээл 12 дугаар хичээл 3 дахь өдөр эхний бичлэг. Урд нь якут хэл мэддэггүй байсан хүмүүс ердөө 16 хичээлийн дотор үндсэн түвшний мэдлэг эзэмших боломжтой болжээ. Энэ бол Дмитрий Петровын тусгай хөтөлбөрийн үр дүн юм. Хичээлд оролцох хэсгийн дунд зохиолчид, жүжигчид, шашны зүтгэлтнүүд, багш нар, номын санчид, сурагчид, оюутнууд зэрэг янз бүрийн мэргэжил насны төлөөлөгчид багтжээ. Хүн бүр өөр өөрийн гэсэн шалтгаанаар якут хэлийг сурахаар шийдсэн байна. Би Якутск хотод ажиллаж байгаа католик сүмийн лам юм. Якут хэл маш сайхан хэлээ. Урд нь би ганц хоёр үг л ойлгодог байсан. Харин энэ хичээлүүдээр системтэй ойлголттой болж хэлний логикийг танин мэдгэд тус болж байна. Энэ надад маш чухал юм. Сүмийнхэн бид сайн мэдээний үгийг орон нутгийн хэлээр түгээхийг хүсдэг. Энэ бол миний гол уран зориг юм а. Би уран бүтээлийн үүднээс сонирхож байна. Якут хэл дээрх текстүүдийг уншиж, өөрийн бүтээлээ якут хэл рүү орчуулахыг хүсэж байна. Тиймээс энэ хөтөлбөр сонирхлын минь тунчиг татаж байна. Ирээдүйд якут хэл бидний хувьд англи хэл шиг харилцааны хэрэгсэл болох байх гэж найдаж байна. И станет тем языком, на котором мы можем общаться. Дмитрий Петров өнгөрсөн оны 12 дугаар сард Якутск хотод ирж төслийн зохион байгуулагчид болон ирээдүйн сурагчдтайгаа уулзсан төслийн дэлгэрэнгүй ярилцжээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд тэрээр якут хэллийг илүү гүнзгий судалж, мэдлэгээ үр дүнтэйгээр дамжуулахад бэлдсэн байна. Би өөрөө энэ хэлний онцлогт гүнзгий автаж дүрмийг нь судалсан юм. Эхлээд онлын эсийг эзэмшээд дараа нь харилцан ярианы эсэгт ордог. Ингэснээр олж авсан мэдлэгээ идэвхжүүлдэг юм а. Манай сурагчид бүгдээрээ хөтөлбөрийг сайн хүлээж авсан. Аль хэдийн баг зэрэг үйл үгийг хуургаж сурсан. Бие биетэйгээ мэдчилж чаддаг болсон. Суурь ойлголтууд бидэнд улам ойртож танил болж байна. Зурагчдтай ажиллахад зориулж үндэсний номын сангийн медиа төв маш нарийн бэлтгэл хийжээ. Найруулагч 5 зураглаж, 5 камер гэрэлтүүлгийн иж бүрэн төхөөрөмж, уламжлалт самбарын оронд мэдрэгчтэй дэлгэц ашиглаж байна. За түүнчлэн Аграфена Макаровагийн нэрэмжит Якутын соёл урлагийн коллежийн оюутнууд дадлага хийж төслийн зураг авалтанд оролцож байна. Медиа төвийн мэргэжлийн баг чанартай дүрс дууралттай ажиллах бүх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Төслийн зохион байгуулагчид одоогоор нээлтийн албан ёсны огноог зарлаагүй байгаа юм. Гэсэн хэдий ч тэд итгэлтэй байна. Энэхүү төсөл Якутын олон оршин суугчдыг якут хэл сурахад урамшуулна. Ирина Филиппова, Михаил Соловьев, Медиацентр Национальной библиотеки Якутии. Хэдхэн хормын дотор Хинан мужийн шугуунаас Майя соёлын гүн рүү Хятадд 15,000 тасалбар 5 өдрийн дотор зарагдахад хүргэсэн өвөрмөц VR үзэсгэлэн нээлттэй хэлээ. Виртуал бодит байдлын төхөөрөмжүүд музейг хэрхэн цаг хугацааны машин болгон хувиргаж байгаа вэ? Хамтдаа соёлын ертөнцийг өөрчилж буй шинэ технологитой танилцъя. Хинан мужийн музейд хөдөлмөрийн өдрийг ухтан 5 өдрийн амралтын эхэнд халуун орны ой модны нууцуд Майя соёлын судалгаа нэртэй сонирхолтой виртуал аяллаа үзэсгэлэн нэгдлээ. Виртуал бодит байдлын тусгай төхөөрөмжийн нислэмжтэйгээр та Мексикийн булан болон Карибын тэнгисийг заагалсан Төв Америкийн Юкатаны хойгийн амьд ой шугуур нэн даруй очих боломжтой. Гайхалтай мэдрэмж авлаа. Тэр могоог яг хажууд байгаа юм шиг харлаа. Майягийн соёл байгууламжуудыг ч харлаа. Хятадын музейнүүдэд виртуал аялал улам бүр түгээмэл болж байна. Түүхэн мэдлэгтэй болох үйл явц нь жинхэнэ адал явдал шиг болж хувирчээ. Хүн бүр өнгөрсөн үе рүү цаг хугацааны машин шиг аялаад очиж чаддаг болсон байна.
Шилний цаана хөдөлгөөнгүй хэвтэж байхын оронд энэ үзмрүүд нь гэрэл цацарсан өнгөлөг үзүр болж байгаа. Бодит байдалд нь ороход туслах юм а. Тасалбар захиалгын түүхийг харуул хөдөлмөрийн баяр тэмдэглэх өдөр манай музей онцгой нэр хүндтэй болдог юм а. Бид өдөр тутмын зочдын тоогоо 15,000 болгож өсгсөн. 5 өдрийн тасалбар дууссан шүү. Хятадын музейнууд урд байгаагүйгээр олон нийтийн анхаарлыг татаж байна. Урдан зочдын дунд музейгээр айлчлах нь бага байсан. Шинэ технологи тоглоомын элементүүд энэ өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн өөр нэг чухал хүчин зүйл нь шинэ үеийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүний хөгжүүлэлт болж байгаа юм. Является разработка сувениров нового поколения. Хэдхэн жилийн өмнө манайх номын авчуурга хөргөчний соронд зэрэг хэдхэн төрлийн бараа санал болгож байлаа. Тэгвэл одоо хэдэн мянган нэр төрөл байна. Бэлэг дурсгалтай зураг татуулах боломж байна. Эсвэл түүхэн хувцас түрээслэн зураг авахулсан ч болно. Өнөө цагийн хятадын музейнууд зүгээр л түүхэн эд өлгийн зүйлсийг хадгалагч биш болжээ. Тэд бүтээлч бүтээгдэхүүн, сэдэвчилсэн үйл ажиллагаа, сэтгэл хөдлөхөм дижитал технологиг ашиглан соёлын аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлж залуу үеийн анхаарлыг татахад амжилттай ажиллаж байна. И это удается. Ся Джуйсюе Иван Молостов, CGTN. Тулааны урлагаас урлагийн тайз руу. Орос улбаны улсын их театрын тайзан дээр Брюс Лигийн домогт багшид зориулсан Винчун жүжигийн дэлхийн нээлт боллоо. Сэлэн барьж үзэж байгаагүй бүжигчид кунфу урлагт хэрхэн нэг жарны турш суралцсан бэ? Орос Хятад хоёрын хооронд байгуулсан соёлын гүүрээр хамтдаа аялцгаая. На исторической сцене Большого театра танец и борьба. Түүхт их театрын тайзан дээр бүжиг тулаан хоёр хослон тавигдаж байна. Шинжээний опер бүжгийн театр Орос улбаны улсын нийслэлд Винчун кунфугийн домогт багшийн тухай түүх жүжигээ авчирчээ. Энэхүү бүтээл нь домогт тулааны урлагийн багш Ip Mand зориулагдсан бөгөөд Брюс Ли хүртэл түүнээс суралцж байлаа. Жүжигийн үндсэн агуулгад хоёр зэрэгцээ түүх багтжээ. Гуандун мужаас Хонконгод очиж өөрийн мэдлэгээ түгээхийг хүссэн Ip Mand амьдрал, за мөн түүний тухай кино зураг үеэр ажиллаж байсан гэрэлтүүлэг ажилтны дурсамж. Тайзан дээр жүжигчид өөрсдийн дүрийг биеийн хөдөлгөөнөөр өвүүлдэг. Тоглолт эхлэхээс өмнө сэтгэл хөдлөлөө хуваалцсан юм. Спектакля делятся эмоциями с помощью слов. Би Ip Mand-ы дүрийг маш хүндэтгэлтэйгээр бүтээж байна. Түүнчлэн Брюс Ли болон тулааны урлаг дурлагчдад бүгд хүндэтгэлтэй ханддаг та. Гэр бүл болгонд тулгуур, халамж, уян зөөлний бэлэгдэл болсон нэгэн эмэгтэй байдаг. Миний дүр бол Ip Mand-ы ар зогсож тэрнийг үргэлж дэмжсэн эмэгтэйн дүр. Безграничную поддержку. Жүжиг дээр ажиллах хавцад жүжигчид олон сорилтыг даван туулжээ. Би бол амьдрал дээр их тотгошоогүй юм а. Харин миний дүр Даачун бол амьдралын эрч хүчээр дүүрэн хүн. Миний бодит зан чанар, дүрийн зан чанарын зөрүүг даван туулах нь хамгийн үн цорилт болсон. Энэхүү төсөлд оролцсон бүх жүжигчид шин зүйлд суралцаж өөрийгөө сорих шаардлагатай болсон. Кунфу болон түүний төрөл бүрийн хэм маяг Хятадд түгээмэл хийдэж жүжигчдийн ихэнх сонгон шалгаруулалтын дараа тулааны урлагтай анхлан танилцжээ. Ирчүүд бүгд кунфуд дуртай, тулаанд кино үзэх дуртай. Бүгд супер баатар болохыг мөрөөддөг. Хүүхэд байхдаа би тулааны урлагаар хичээлж үзээгүй. Харин одоо дуртай болж сурах хурамтай боллоо. Бид хагас жил гаруй хугацаанд жинхэнэ мастеруудаас суралцаж, хөдөлгөөн бүрийг тусгаалan сурч, дараа нь цогц хөдөлгөөн болгон нэгтгэж байна. Жүжигчид үзэгчдийг өнгөрсөн зууны дунд үеийн Хятадын уур амьсгалд хөтлөн уламжлалт соёлын олон талыг нээж өгөх болно гэдэгт итгэлтэй байна. Эдгээр элементүүдийн нэг нь костюмын ойсон торго юм. Бид Линнан бүс нутгийн соёлын төвд багтсан Сан Юн Ша нэртэй торгон даваа ашигласан. Энэ торгыг Диоскорея нэртэй уулын ургамлын тусламжтайгаар будаж хар өнгийн голын шавартай холих замаар гаргаж авдаг. Энийн үр дүнд эрдэсийн өндөр агууламжтай гүн хар өнгөтэй болдог. Мөн эдгээр даваа нь өмсгөд шургах чимээ гаргадаг тул нэр нь чимээ гэсэн утгатай ойролцоо. Шинжээний дөөр бүжгийн театр 2018 оноос хойш дэлхийн олон орны хүмүүст Хятадын соёлыг танилцуулж ирсэн. Харин энэ удаа Орос оронд анх удаа зочлон ирж шууд дэлхийн хамгийн том тайзан дээр тоглох гэж байна. Би анх удаа Оросд Москвад ирж байна. Энэ хот надад маш гүн үнэгүй сэтгэл төрүүллээ. Архитектур, агаар нь хүртэл урам зориг төрүүлж байна шүү. Ийм дэлхийн түвшний тайзан дээр Хятадын уламжлалт соёлыг төлөөлөн тоглох нь миний хувьд нэр төрийн хэрэг юм а.
ткани, единоборства. Тарууд урдан, тулаан, бүжиг, хөгжим энэ бүхэн бол Хятадын баялаг соёлын олон талт байдал юм. Театрын ажил нь Орос, Хятад хоёр орны соёлын солилцооны жилүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийн нэг юм. Культуры России и Китая. Эрхэм үзэгчдээ миний хүргэх мэдээлэл өндөрлөж байна. Ice Global сувгийг үзээрэй. Ингэснээр та Монголдо төдийгүй хөрш орнуудад өрнөж байгаа үйл явдлуудын талаар цаг алдалгүй мэдээлэл авах боломжтой. Хөтлөгч Лама байлаа. Дараа 7 хоногт дахин уулзтлаа. Түр баяртай.